За манай улс 2050 оноос эхлээд зүүн хойд Азийн орнуудад эрчим хүчээ нийлүүлнэ гэдэг ийм том амбицтай. За энэ амбицийг биелүүлэхийн тулд буюу холын зорилгыг биелүүлэхийн тулд ойрын зорилттой биелүүлэх ёстой. Наад захын манган гэсэн үг. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримтчиг гэж байдаг. За энэ бол одоо энэ эрчим хүчний салбарын гол цөм баримтчиг. Энэ дээр юу гэж заасан бэ гэхээр хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай эрчим хүчний хөвсөөр хангана. Энэ бол манай тэргүүлэх зорилго гэсэн үг. Энийг одоо чадахгүй байгаа. За энийг чадахын төлөө засгийн газраас үе шаттайгаар энэ сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжинэ гэж байна. За хамгийн эхлээд нарны станцуудыг аймагуд 5 аймагт байгуулна гэдэг ийм шийдвэр гаргацсан байна. За энэ өөрөө энэ эрчим хүчний салбарт ямар нөлөө үзүүлэх вэ? Монголд одоо сэргээгдэх эрчим хүчний төслүүд ер нь үр ашигын хувьд ямар юм бэ гэдэг. Яг энэ сэдвээр бид энэ удаагийн тусгай сурвалжлагаа бэлтгэснээр одоо өргөе. 1936 мегаватт. Монголд байгаа цахилгаан эрчим хүчний байгууламжууд бүгд нийлээд ийм чадалтай. Их усүрийн сүрлэгдсэн хүчин чадал гэж нэрлэдэг. Дээрх чадлын 82.2%-ийг дулааны цахилгаан станцууд, 17.4%-ийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд, 1.4%-ийг дизель үүсгүүр эзэлж байна. 2027 онд Монголын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 9911.9 сая киловатт цахилгаан болсон нь 2024 оны гүйцэтгэлээс 1157.6 сая киловатт цахилгаанаар илүү буюу 13.2%-аар өссөн үзүүлэлт юм. 2025 онд 2710.5 сая киловатт цахилгаан эрчим хүчийг гадаадаас буюу дийлэнхийг нь Оросын холбооны улсаас худалдаж авчээ. Энэ цаг үед Монгол улс эрчим хүчний тодорхой хэмжээнд бусдаас хамааралтай байна. Бие даасан юм болох нь манай тэргүүлэх одоо зорилт байгаа. Энэ үеийн засгийн газрын тэргүүлэх зорилт байсан. Үндэсний аюулгүй байдлыг үзлэр эрчим хүчний аюулгүй байдал бас тусдаа бас бүлэг заалтуулж орж явдаг. Ягаад эгийн голын усан цахилгаан станцыг барилдаггүй гэдэг чинь тэр шүү дээ. Энэ миний хэлсэн. Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглан дараагүй цагт Монгол улс Оросын холбооноос хамааралтай зохицуулалтаа хэвээрээ байх болно. Энэ дэлхийд явж байгаа дайныг хартаа яаж ийнү? Нөгөө төс шатхуунаар нь бочиж шүү дээ тэр хоолой тий. Манайхыг яахын тогийн туслаа ачаар яач чадахгүй л шүү дээ. 2025-2026 онд сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрийг дэмжих 2 ч тогтоол төрөөс гарлаа. Нэг нь улсын хурлын 119 дугаар тогтоол, нөгөө нь засгийн газрын 160 дугаар тогтоол. Эхнийх нь улсын хурлын дарга учрлын гарын үсэгтэй, хоёр дахь нь ерөнхий сайд учрлын гарын үсэгтэй. Улсын хурлын тогтоолоороо засгийн газарт чиглэл өгсөн бол засгийн газрын тогтоолоороо улсын хурлын чиглэлийг дагсан. Яг л төрийн шагналт гаад амбын багын явдал тууж тэр гардаг шиг төмөр сүхүүг ээж нь мод хагал гэхэд хүү төмөрн сүхээ барьж байгаад төмөр сүхээ мод хагал гэдэг шиг л юм боллоо. Эрчим хүчний дутагдлыг төрдөө нөхөх богино хугацааны шийдлийг учрлын засгийн газар нарны эрчим хүч гэж харсан байна. Цахилгаан дулааны эрчим хүчийг 24 цагаар хянаж удирдах, эдийн засгийн үр ашигтай горим тохируулга хийх үүрэгтэй төрийн өмчит компани бол диспетчерийн үндэсний төв. Төвийн албаны дарга Ганбат системийн доктортой байдлыг илүү чухалчилжээ. Сэргээгдэх хүч бас тодорхой хувийн хэмжээнд хөгжиж явах хэрэгтэй. Тэгэл энэний тодорхой харьцааг нь хангаал явах нь бол Баланс нь ер нь яаж явах ёстой гэж одоо эрчим хүчний номлол гэх юм уу те? Одоо ер нь дотоод бодлого дээр юу гэж байна? системийн эрчим хүчний системийн аюулгүй найдвартай ажиллагааг хангаж явах хэрэгтэй. Тийм учраас суулгын чадлын 30%. 2025 оны байдлаар цахилгаан эрчим хүчний 91.1%-ийг дулааны цахилгаан станцууд, 8.3%-ийг нарны их үүсгүүрүүд, 1.6%-ийг усан цахилгаан станцууд, 1,001%-ийг дизель станцууд үйлдвэрлэсэн байна. За энэ манай диспетчер үндэсний төвийн төв диспетчер удирдлагын өрөө бас хэр баргийн орохгүй тусгай зөвшөөрлөлтөнд ордог. Одоо тэгээд манай системийн яг одоогийн төлөв байдлыг манай диспетчер инженераас асуусан дээр баха хэлээ тий. За. Диспетчер байна. За одоо манай төвийн бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээ 1142 мегаватт. Үүнээс импортоор 180 мегаваттыг авч байна. За дулааны цахилгаан станцууд 750 мегаваттыг үйлдвэрлээд, салхины станцууд 62 мегаватт, нарны станцууд 55 мегаваттыг үйлдвэрлээд, шогны батарей хоригдлын станцаас 70 мегаваттаар нийлүүлээд ингээд яг гормоо барьж байна. Бид нар бол өвлийн ачаалтаа бол 10 сарын 15-наас ордог. Яг жинхэнэ их ачаал нь бол өвлийн ачаал нь 12 сарын 10-аас 1 сарын 20 хүртэх хугацаанд л ерөөхдөө бол гол ачаал байдаг.
Түр ширчим хүчний хараат байдлыг бууруулах тухай засгийн газрын 160 дугаар тогтоолоор харвал 5 аймгийн нутагт энэ оны 12 дугаар сарын 1-нд батарей хуримтлууртай нарны цахилгаан станцууд ашиглалтанд орох ёстой. Үүнд Булган аймгийн Орхон сум, Говьсөнбөр аймгийн Сүмбэр сум, Дундгов аймгийн Сайн цагаан сум, Өвөрхангай аймгийн Хар хорин сумд тус бүр 50 мегаваттын нарны цахилгаан станц бүхий 30 мегаваттын хүчин чадалтай 100 мегаватт цахилгаан багтаамжтай батарей хуримтлуурын төсөл. Хинтээ аймгийн Хэрлэн сумд 20 мегаваттын нарны цахилгаан станц бүхий 15 мегаваттын хүчин чадалтай 40 мегаватт цахилгаан багтаамжтай батарей хуримтлуурын төслийг хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой. Ингэснээр дээрх 5 аймагт 220 мегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 135 мегаватт хүчин чадалтай 440 мегаватт цахилгаан багтаамжтай батарей хуримтлуурын станц ажиллаж эхлэх юм. Улс төрийн жаахан дэмжлэг үзүүлээд бодлогын хувьд ингээд зоригтой манлаад төгөлөөр энэ бол та бүхэн харж байгаа тогтоол гарснаас хойш 10 хоногийн дотор сонгон шалгаруулалтанд зарлчлаа шүү дээ. Одоо биднэрт үлдэж байгаа ажлууд юу вэ гэхээр энийг яаж ил тод шудраг явуулах вэ? Үнэхээр одоо би чадна биш тийм ээ. Үнэхээр эдийн хэрийн дайны төслийг хэрэгжүүлж чадсан компаниудад зөв олжих уу? Санхүүжилтээ цааш нь яаж одоо нэг ихтгэлтэйхэн босгоод 12 сарын 1-ээс өмнө бид нарыг гал алтчихгүй хүн шиг оруулах одоо тим компаниудыг олж энэ ажлаа даалгаж өгөх вэ гэдэг л асуудал үүсэж байна. Улсын хурлд олон сонгогдсон хашир гишүүн даваас сүрэн эрчим хүчний сайдын ажлыг хашиж байсан. Нарны станцын төслийг өвлийн оргил ачаалалд нэмэр болох эсэхэд тэрээр ийм бодолтой байна. Харанхуй болохоор нарны станцд ажиллах уу? Тийм учраас нөгөө нэг Оросын холбооны улсаас авах цахилгааны чинь дэмжиж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө өндөр үнэтэй байна. Харин Оросоос авах хэмжээг нэмэгдүүлчихэж байгаа байхгүй. Гинт нарны 100 мегаватт ажиллаж байгаа зогслоо шүү дээ. Гэтэл цаан чи айлуу дахиад педетгээ залгаад 200 ингээ 300 мегаваттын хэрэглээ үүсчихээр Оросоос аваач дийлэхгүй байгаа байхгүй. Тийм учраас хязгаарлаад байна шүү дээ. Нарны станцын чинь аюулан дээр байхгүй. Тийм учраас энийг шийдэхин тулд би тухайн үед Азийн хөгжлийн банктай ярьж байгаа тэр одоо сонгонд станц байгаа 150 мегаваттын батарей хуримтлуурын энэ шийдлийг гаргасан байхгүй юу. За өдөртөө нараараа хуримтлуулчих, орой оргил ачаад болохоор батарейнээс өгчөө гэж. Харин яг ингээд цаашдаа яваад ах юм бол нарны станцуудыг хөгжүүлж болно. Диспетчерийн үндэсний төвийнхэн 5 аймгийн нарны станцын төсөлд бүх найдалгаа тавиагүй. Тэдэнд бодсон б төлөвлөгөө бас байгаа юм. Энэ өвлийн оргил ачааллыг бид нар одоо 1996 мегаватт болно гэж тооцож байгаа. Үүнээс одоо 1500 орчим нь бол дулааны цахилгааны станц болон сэргээгдэхүүдээс 300 мегаваттыг бол энэ Оросын холбооны улсын энэ хоёр шугамар бид нар авдаг. Энийний дээд хязгаар нь бол 310 мегаваттаас давдггүй. Тэгээд үлдсэн 80 мегаваттыг бид нар бүгд нэг хятад арга улсаас импортлох гээд одоо ажил хэд дундаа явж байна. 97 сарын 1 гэхэд бид нар бүгд нэг хятад арга улсын өвөр Монголын эрчим хүчний системээс нэг 20-30 мегаваттыг одоо соёугээд шинээр баригдаж байгаа станцаар дамжуулаад 5-7 хүртэл авахар төлөвлөж байна. Энэ туршилтын ажлууд амжилттай болох юм бол бид энэ өвөл хятадаас 80 мегаваттыг авах болцоотой. Ингээд 300 мегаваттыг Оросоос аваад 80 мегаваттыг юунаас хятадаас авсан тохиолдолд бидний энэ өвлийг хязгаарлалтгүй авах болцоог бүрдэж байгаа. Нар салхины цахилгаан станц батарей хураагуур Монголын өвөлд тохиромжтой юу? Сэргийгдэх эрчим хүчний одоо үйлдвэрлэлийг нэмнэ гэдэг одоо ерхий сайдын алтан даалгавар гаргацсан. Бас засгийн газрын 160 дугаар тогтоол гарцсан байгаа тийм. За энэ 5 одоо аймагт хэрэгжихийн төслүүд ер нь эрэлт хэрэгцээг одоо нөхөж чадах болов. Энэ манай диспетчерийн үндэсний төвөөс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр судалгааны ажлууд хийгээд энэ 5 цагийг тодорхойлсон байдیں۔ Нарны станцууд эдгээр одоо өвлийн гол оргил ачааллаас ер нь хэр хэмжээнд ер нь хуваалцах чадахын үр ашигын тал дээр за салхи бол хэцүү юм байна шүү дээ тийм. Салхи за өвөл бол 5 шүү дээ. Тэгэхэд манай оргил ачаалал чинь яг 5 гэж хэлж байгаа байхгүй. Нарны тухай ерөөс тэр өвөл бол их ачааллыг гэж ярих ямар ч шаардлагагүй болчих. Эрдэнэ нар гэдэг нэг станц батарейтай олсон учраас бас өвлийн оргил ачааллын үед нэг 2 цаг эднэр нөгөө хоримтлуулсан цэнгэлээ ажиллаж байгаа юм. За тэгэхээр нарны тухайд өвөл бол үнэхээр төвхтөө өдөр төртөө тэргүй хүмүүс ажилдаа явцсан баг ачаал ийм үед бол дэм болол ажиллаж байгаа боловч яг оргил ачааллын үед бол нэмэр байхгүй. Салхи бол өвөл
бас их өвлийн төс хүүтэн үед чинь салхигүй болчдөг шүү дээ. Салхины станцууд маань бол хасах 25 градусаас дээш гарахаар зогсох ёстой технологийн ормоор. Тэгэхээр өвлийн эд хүүтний үед гадаа хасах хэд болдог үлээ те. 30-40 градус болоод ирэхээр энэ тонглоо зогсдог. Ингээд салхины станцууд маань бас үйл ажиллагаанд холдоод ирдэг. Манай улс сэргээгдэх эрчим хүчний 2600 гигаватт нөөцтэй гэж яригддаг. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд нар салхи усан цахилгаан станц болон батарей станцын төслүүдэд дэмжлэг үзүүлж байсан. Энэ хүрээнд дараах хувийн болон төрийн өмчийн станцууд ашиглалтанд орж эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж байна. Нарны цахилгаан станц, Тэнэн гэрэл Construction компани 15 мегаватт, Solar Power International компани 10 мегаватт, Everyday Farm 12.7 мегаватт, Нарантек компани 16.6 мегаватт, EAC Solar Energy компани 10.1 мегаватт, Desert Solar Power One компани 30 мегаватт, Solar Power Mongolia компани 30 мегаватт, Баруун бүсийн цахилгаан түгээх станц төрийн өмчт хувьцаат компани 13 мегаватт, Тайшир ногоон орчим төрийн өмчт хувьцаат компани Сэрвэн нарны цахилгаан станц 11.5 мегаватт, Тайшир ногоон орчим хүч төрийн өмчт хувьцаат компани Борх нарны цахилгаан станц 5.5 мегаватт, Тайшир ногоон орчим хүч төрийн өмчт хувьцаат компани Дэлгэрэх нарны цахилгаан станц 12.9 мегаватт. Салхин цахилгаан станц. Clean Energy компани 1620 кВт-ыг үржих нь 31 ширхэг. Clean Energy Аз компани 2000 кВт-ыг үржих нь 25 ширхэг. Сайншанд салхин парк компани 2200 кВт-ыг үржих нь 25 ширхэг. Эрчим хүч хуримтлуурын байгууламж. Цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчт хувьцаат компани 200 мегаватт. Тайшир ногоон орчим төрийн өмчт хувьцаат компани Цэнгэг 1.6 мегаватт. Улаанбаатар Energy компани 200 мегаватт, Томнар Energy компани 42 мегаватт. Усан цахилгаан станц, Тайшир усан цахилгаан станц, Гуйлын усан цахилгаан станц, Дөргөн усан цахилгаан станц, Богдын гол усан цахилгаан станц, Тосон Сэнгэл усан цахилгаан станц, Галуутай усан цахилгаан станц, Хөнгүй усан цахилгаан станц ажиллаж байна. Нэмэлтээр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэвийн үргэлжилж байна. Сэргээгдэх эрчим хүчний эдгээр их үүсвэр Монгол улсын эрчим хүчний нийт чадлын 17.4%-ийг л үйлдвэрлэх боломжтой. Цаашид манай улс сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг хэр хэмжээнд нэмэхийг бид эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ерөн үлзийгөөс тодрууллаа. Сэргээгдэх эрчим хүч одоо тэг хэр хэмжээнд одоо баланстай тий байх ёстой гэж үдэн үзтий. Уламжлалтаасаа тий. Энэ ер нь бол тухайн орны онцлогоос их шалтгаалдаг гэсэн үг. Манай орны онцлогод хамгийн гол нь манай хүүтэн цаг уур амьсгалтай юм болсон байгаа байхгүй. Тэгэхээр дулаан хангамж нь их найдвартай байдлыг шаарддаг. Эрчим хүчний системээ доголдуулж болохгүй. Тийм болохоор бас нэлээд балансыг харгалзах шаардлагатай. Тухайлбал бид нар 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого гарч байгаад 20 онд нэг 20% хүргэе. 30 онд 30% хүргэе. Сэргээгдэх эрчим хүчний суйрлагдсан хүчин чадлах оролцоог ийм болгоё гэж төлөвлөж исэн. Тэгэхээр нэг өөрсдийнхээ системийнхаа боломж анализ дээр тулгуурлаж шít. Одоо бол нэг 18-19 орчим хувьтай бол байгаа. Гэхдээ энийг 30 онд бол 30% хүргэе гэдээ бол төлөвлөж байна. За сэргээгдэх эрчим хүчээр хамгийн нийтлэг ойлголтоор бол бид нар нар салхины эрчим хүчийг төсөөлж байгаа шít. Тэгэхээр нар салхи гэдэг бол байгалийн үзэгдлээс хамааралтай. Энийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Монгол улс одоо салхигүй тогтун өдрүүд болдог. Эсвэл одоо үүлдээ бүрхэг өдрүүд болдог. Энэ үед одоо тэр сэргээгдэх эрчим хүчээр шийдэж исэн цахилгаан эрчим хүчээ юугаар нөхөж шийдэх юм бэ гэдэг юм нь бэлэн байх хэрэгтэй болж штэ тий. Ер нь дэлхийн бүх улсын орнуудад адилхан. Сэргээгдэх эрчим хүч бол яг үндсэн шийдлэхээс туслах үүрэг оройлтой ингэ яваад байгаа. Тий. За бүр усан цахилгаан станц, олон том усан цахилгаан станцтай хийтэй, өөрсдийн дотоодын хийтэй ийм улс орнууд бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэлээд бараг 90%, 100% хүртэл нэмэгдүүлж бол чадчихээн. Оролцоог нь хангаж чадчихээн. Жишээ нь Скандинавын хойгийн орнууд тухайн өдөр бид нар бараг 100% улс орныхоо цахилгаан хангамжийг нар салхиар шийдчлээ эдэр гэж хаяа зарладаг. Тухайн өдрийн үйлдвэрлэлийг биш үү тий. За тэгээд тэр улсууд чинь бас нэг салхихгүй наргүй өдөр болно доо. Тэр үеэр нөгөө усын станц, нөгөө хий станц ажилуулад
нөхөө явцдаг. Манайх яг энэ нөхөх боломжтой их үүсрүүд маань юу авах вэ гэдгээ давхар тооцож сэргээгдэх эрчим хүчнийхөө хувь оролцоог нэмэгдүүлэх. Энийг бол одоо нөгөө баланстай доктортой ажиллагаа гэсэн агуулгуудаар бол ойлгож болно. Яг та одоо 100% сэргээгдэх эрчим хүч рүү одоо шилжээд ямар ч утаагүй одоо тийм ус болчих л та. Зүгээр онлын хувьд бол төсөөлж болох боловч эдийн засгийн хувьд бол одоохондоо бол цаг хугацаанд болоогүй оновчгүй шийдэл хэд өртөг өндөртэй ийм төлөвлөлт гарч ирнэ. Цаг хугацаанд болоогүй нэ гэсэн үг. Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийн тоо 2025 оны байдлаар 928,287 байна. Хэрэглэгчдийг ангилбал тооны хувьд 83,236 буюу 9% нь аж ахуй нэгж, 430,223 буюу 46.4% нь орон сууц, 414,428 буюу 44.6% нь гэр хороолол байгаа юм. Өнгөрсөн жил станцууд 8671.5 сая кВт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд худалджээ. Үүний 975.2 кВт цахилгааныг буюу 11.2%-ийг орон сууц, 6010.3 кВт цахилгаан буюу 69.3%-ийг аж ахуй нэгж байгууллагууд, 1685.9 кВт цахилгаан буюу 19.4%-ийг гэр хороололд борлуулжээ. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг өнгөрсөн хугацаанд үе шаттай нэмсэн хэдий ч энэ мөнгөөр станцууд технологийн шинжилэл засвараа бүрэн дүүрэн хийж чаддаггүй. Цахилгаанаас гадна их дулааны мөнгийг үе шаттай нэмэх шаардлагатай гэдэг боловч иргэд тарифын нэмэгдлийг эсэргүүцдэг юм. Харин бидний алдаа бол эрчим хүчний үнийг хэтэрхий доогуур түвшинд барьж байгаа нь өөрөө одоо энэ цахилгаан хязгаарладаг, тун төхөөрөмж хуучирдаг, хизээч хязгаагүй осол болж болох үцээр ийм аюултай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Нүүрс уурхай хатуу үнөрээд, нүүрс тээвэр хатуу үнөрээд. За тэгээ цахилгаан стац эрчим хүч үйлдвэрлэл дээр хатуу үнөрээд, түгээх дамжуулах дээр хатуу үнөрээд, иргэн аж ахуйн нэгж дээр хатуу үнөрээд хэд зохицуулт гэн дээр яваад байсан нь өөрөө салбар өөрөөгөө хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх гэдэг жоохон учир дутагдaltaй болоод энэ улс орны хөгжлийн хандлагыг хөгжлийн хурдыг гүйцэтгэх сая үндсэндээ ингээд дээд хүчин чадалтай туллаа шүү дээ. 2025 онд Монгол улс цахилгаан эрчим хүчээ иргэдэд дунджаар киловатт цахилгааныг 6 цент, аж ахуй нэгжүүдэд киловатт цахилгааныг 8.7 центээр худалджээ. Энэ тарифыг Азийн зарим орнуудтай харьцуулахад Монгол улсын хамаагүй хямд болох нь харагдаж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд хэрэглэгчийн цахилгаан тарифтай харьцуулбал Монгол улсад мөрдөж байгаа үн бүрч хямд. Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн гишүүн орнуудын цахилгаан эрчим хүчний үнэтэй харьцуулсан ч Монголын цахилгаан эрчим хүч хямдхан байгаа юм. Азийн зарим орны цахилгаан эрчим хүчний үн. Өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчийн цахилгааны үн. Евразийн гишүүн орнуудын цахилгааны үнийн судалгаа. Монгол улсад өнөөдрийн байдлаар төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа 3 станц байна. Өмнөговь аймгийн Далан задгад суманд барих 50 МВт, Дархан хотын 50 МВт, 5 толгойн цахилгаан станцын 480 МВт цахилгаан станцууд. Нэмээд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц мөн ТЭЦ 5 байна. Усын станцуудыг хийхгүйгээр Монгол Оросоос хараад тавирал. Хизээч гарч чаддаг. Яг зөвхөн батарей хөрвүүлэлтийн станцууд ахиухан хийгээд ингээд ирвэл арай багасгалах. Гэхдээ л гол шийдэл бол ерөөсөө газ усан цахилгаан станц. Тэгвэл Улаанбаатар хөлдөхгүй. Одоо байгаараа явах юм бол хизээний цагт Улаанбаатар хөлдөнө. Цахилгаан тасрахад бид нар бол гэрэл унтарсныг л мэдж байна. Тэгтэл цаана олон үйлдвэрлэл зохисч идэг. Олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа саатч идэг. За зарим хүний амьдрал бол оронгороо эргэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол эрчим хүчний салбарт нар салхины эрчим хүчийг шүтэж болно. Яг тэгвэл энэ бол ирээдүйн мөн. Тэгвэл одоогийн нөхцөлд одоо нийт үйлдвэрлэлийн эрчим хүч үйлдвэрлэлийн 50, 60, 70% хүрэх нь өөрөө Монголд эрсдэлтэй байдаг. Нар салхигүй өдөр бид нар яах вүлээ гэдгээ байн годож явах хэрэгтэй. Тэгэхээр нөөцөнд уламжлалын хөөс рүү
дулаан цахилгааны станцуудаа технологийн сайжруулах замаар сайжруулж явах хэрэгтэй. Дээрээс нь нүүрсний бусад их үүсвэрээс хамаарлаа тэр станцуудаа барьж явах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний салбарт бид нар усан цахилгаан станцуудаа сайжруулж явах хэрэгтэй. Шинээр барьж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ гол юм бол энэ баланс. Нэг хэсгээс нь их хамааралтай байж болохгүй, байнгын үйл ажиллагаатай тогтвортой юм их үзрүүдийг л барьж явах хэрэгтэй. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна.